одоо нэг яг энэ дэгийн зөвлөх гэдэг улсын хурлын хуулинд одоо бичигдсэн дэгийн зөвлөх гэдэг хүн энэ одоо асуудлыг надад бичиж ирж танилцуулсан. Хуулийг ариун зай гишүүнээ дураараа тайлбарлах тухай асуудал ерөөсөө байхгүй. Энэ өөрөөр хэлбэл одоо булган туяа гишүүнийг үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар байнгаараа заавал хуралдах ёстой. Хоёрдугаарт нь тэр даргын үүргийг гүйцэтгэх тэр одоо энэ асуудал бол дахиад бас байнгаараа шийдэгдэх ёстой. Ийм 2-3 асуудал байгаа. Тэгээ тэр хүний чинь чөлөөсний дараа энэ Батэрдэн гишүүнийг томилох тухай асуудал яригдсан. Чөлөөлөгдөг байж байгаа томилох тухай асуудал яригдахгүй. Хүрэгдэж дарга өчигдөр байнгын хорон даргын дэргэдэх зөвлөл дээр улсын хурлын дэд даргыг чөлөөлөх, улсын хурлын дэд даргад нэр дэвшүүлэх бүлгийн шийдвэртэй холбоотойгоор улсын хурлын дэгийн тухай хууль заасан бүрийн эрхийнхээ дагуу бүлгээс санал гаргаад хилцэх асуудлын тов дараалалд оруулаад явсан байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй тусдаа асуудлыг одоо албан тушаалын гишүүний асуудлыг бол таад маань тусдаа яриад ах шиг байна. Намын бүлгийн эрх үүргээр хэнийг одоо дэвшүүлж, хинт хариуцлага тооцоолж яах вэ гэдэг эрх үүргийнхаа дагуу даргын дэргэдэх зөвлөл дээр саналаа гаргаад өчигдөр хамтын шийдвэр гарч ууг нь тов дараалалд ороод явсан асуудал байгаа. Улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай хуулийн дээр бүлгийн одоо энэ саналаар улсын их хурл танилцуулаад санал хураалт явагдах, нээлттэй санал хураалт явагдах ийм заалтууд байгаа. Тэгэхээр та хоёр асуудлыг хооронд нь хольж хутгахгүйгээр уг нь тов дараалалд орсон байгаа асуудлыг хилцүүлээд явуул их талархах байна. Тэрнээс ч одоо чуулганы энэ дээрээс ариун зай чи хууль тайлбарлахгүй гэж одоо ярих нь бол өөрөө зохисгүй байгаа болов. Би бол процессыг ярьж байна. Хоёр асуудлыг хооронд нь холиод хэрэггүй. Өчигдөр бол манай намын бүлгийн хурал, ээлжид бус хурал болсон. Удирдах зөвлөлөөс маань ч гэсэн одоо бас чиглэл, тодорхой чиглэл ирсэн. Бид хамтын шийдвэрийг гаргасан. Процессын дагуу даргын дэргэдэх зөвлөл дээр саналаа тавьсан. Хамтын шийдвэр гарч тов дараалалд оруулсан байгаа. Тэгэхээр та үүнийг одоо үгүйсгээд хилцэхгүй гэж хойшлуулах нь бол өөрөө бас улсын их хурлын болон улсын их хурлын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа болов уу гэсэн юм бодолтой байна. Та одоо жинхэнэ зөвлөгөө авах ёстой газраас аваад энэ асуудлыг шийдвэрлэж өгнө. За тэгэхээр байнгын ороогоор оруулахгүй саналтай байгаа юм. Тэгэхээр энэ өдөр 13:35-д Сандаг Очрын гишүүн байнгын орон дарга яг энэ одоо төрийн байгуулалтаа оролдож үүрэг хариуцлага одоо өгөх тухай, дэд даргад үүрэг хариуцлага өгөх тухай болон одоо цэцгийн дэд даргыг огцруулах сонгохтой холбоотой ингээд асуудлыг байнгын ороор хэлцэх тухай санал оруулж ирсэн. Тэгэхээр таны яг тэр нэг заалтын дагуу явах юм бол энэ байнгын ороо уралдахгүйгээр дараа нь булган туяаг тусад нь хариуцлага тооцох тухай асуудал яригдана. Хэрвээ одоо энэ яг одоо энэ Сандаг Очрын гишүүний энэгээр явах юм бол тэр Монгол Ардын намын бүлэг үндсэн хууль зөрчсөн манай булган туяа дарга үндсэн хууль зөрчсөн гэхдээ огцруулаад болно гэдэг ийм саналыг оруулж ирсэн байгаа. Дэд даргаас нь огцруулаад болно гэдэг. Тэгэхээр энэ бол нэлээд тийм хүндрээд явчих магадaltaй байна л да. Тэгээд ер нь бол танаа намын одоо бүлгийн дээрээс нь одоо олон тэр хууль сайн мэддэг хүмүүсийн югаар энэ арай нэг жоохон нааштай байх юмыг л оруулж ирсэн юм уу даа гэж би хараад байгаа. Арай нэг Амгаланбаатар гишүүний ярьж байгаа шиг биш, арай гайгүй болгохоор. Тэгэхээр та бол улам хөндрүүлэх гэдэг юм л да. За Пүрвдэж дарга өнөөдөр Сандаг Очир гишүүний даргын дэргэдэх зөвлөл дээр оруулсан санал нь бол улсын их хурлын даргын үүргийг гүйцэтгүүлэх, олонхын бүлгийн дэд даргад одоо үүргийг гүйцэтгүүлэх ийм санал. Тэгэхээр улсын их хурлын дэд даргыг огцруулах, шинээр нэр дэвшүүлэх асуудалтай хольж та болохгүй. Тэр бол тусдаа наан нь өмнө нь явах процесс учраас та үүн дээр нь одоо бүлгийн шийдвэрийг хүндэтгэж улсын их хурлын болон улсын их хурлын дэгийн тухай хуулийг мөрдөнө гэж хүсэж байна. Би Амгаланбаатартай би танд хууль дахиад тайлбарлаад өгчээ. Өөрөөр хэлбэл цэцгийн дүгнэлтийг 7 хоногийн дотор хилцэж тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудал байгаа. Энэ асуудлыг хилцэж тэр цэцгийн дүгнэлтийн дагуу булган туяад хариуцлага тооцох тухай асуудал яригдж байгаа. Тийм учраас энэгээ эхэлж хилцэх ёстой. Бусдаар их хурлын одоо бүлгийн шийдвэрийн дагуу, улс төрийн намын шийдвэрийн дагуу тэр цэцгийн дүгнэлтийг хилцэх тухай
хойшлуулах тухай асуудал ерөөсөө байхгүй.